Дараагийн мэдээг танилцуулъя. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампын үндэсний ээлгүй байдлын үзэл баримтлал гаргасан үүндээ бол бөмбөрцгийн баруун хэсэгт Америкийн нэгдсэн улсын өнөөгийн засаг захиргаа гол анхаарлаа хандуулна гэж зарласан үүнтэй холбогдуулан бас нэгэн шинэ эвслийг тус бүс нутагт байгуулж байгаа гэдгээ Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп зарлан мэдгдсэн байна. Америкийн ерөнхийлөгч Дональд Трамп Майами орчмын гольфийн клубтэй цагаан ордны Америкийн Бамбай гэж нэрлсэн шинэ дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсан. За энэ уулзалтанд Латин Америкийн орнуудын удирдагчдыг хүлээн авч уулзаж бям гарагт уулзалтыг зохион байгуулсан байна. Уулзалтын гол зорилго нь бөмбөрцгийн баруун хэсгээс картел болох хар тамхины бүлэглүүдийг устгах зорилготой цэргийн эвсэл холбоо байгуулахыг зарлахад оршиж байгаа гэдгээ мэдгдсэн. За энэ уулзалтанд нь Батлан хамгаалахын сайд PTX-д Флорида мужийн Дороол хотод болвол Америкийн нэгдсэн улсын өмнөд командлалын Латин Америкийн удирдагчтай хар тамхитай тэмцэх шид дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулсныхаа дараа оролцож олон нийтэд бас хандсан байна. За Трамп дээд хэмжээний уулзалтанд өөрийн биеэр оролцож, Иранд өрнөж байгаа дайныг үл харгалзан Америкийн нэгдсэн улс бөмбөрцгийн баруун хагасын талаарх өгсөн улс төрийн үүрэг амлалтанда үнэнч байгаа гэдгийг нотолсон байна. За тэрээр илтгэх тавих үеэрээ бүс нутгийн эвслийг эхлүүлэх тунхаглал гарын үсэг зурсан. За Трампын хэлснээр энэхүү эвсэлт нь одоогийн байдлаар 17 улс бол нэгдсэн гэж хэлж байгаа ч гэсэн яг үнэндээ бодит байдал дээр бол зарим улс нь оролцоогүй байна. За тухайлах юм бол Аргентин, Боливи, Чили, Коста Рика, Доминикан, Эквадор, Эл Сальвадор, Гаяна, Гондурас, Панама, Парагвай, Тринидад Тобаго гэсэн орнуудын удирдагчид оролцсон болвол Бразил, Мексик, Колумбийн удирдагчид оролцоог нь анхаарал татсан байна. За эдгээр орнуудын хувьд бол бүс нутагтаа тэргүүлэх үүрэгтэй орнуудад тооцогддог. За тэгэхээр Бразил, Мексик, Колумбийн удирдагчид оролцоогүй явдал нь эдгээр оронд одоогийн байдлаар зүүнний үзэлтэй улс төрийн удирдагчид ерөнхийлөгчөөр ажиллаж байгаатай холбоотой гэж зарим ажиглагчид тайлбарлаж байгаа юм. За Трампын засаг захиргаа Америкт шинээр анхаарал хандуулахаа амлсан энэхүү амлалтаа одоо хэрэгжүүлж байгаа нь энэхүү эвсэл болж байгаа юм. За тухайн үедээ бол Америкийн нэгдсэн улсын энэхүү ерөнхийлөгчийн Латин Америкт баримталж байгаа бодлогыг Монрогийн номлол гэж 19-р зууны үед хэрэгжиж байсан номлол дээр тулгуурсан Донрогийн номлол гэсэн номлол дээр үндэслэж байгаа юм. За өөрөөр хэлбэл энэхүү номлол нь бол 19-р зууны үед Америкийн ерөнхийлөгчөөр ажиллаж байсан Монрогийн сургаалыг шинэ байдлаар Трампын үр дагавар байдлаар тодорхойлон хэрэгжүүлж байгаа эвсэл болж байгаа юм. За цагаан ордон хэвлэлийн баг хуралтын үеэр мэдэгдэхдээ картелийн эсрэг Америкийн эвсэл байгуулсныг зарласан. За ингээд тус бус нутгийн удирдагчтай байгуулсан шин цэргийн түншлэл нь энэхүү эвсэл нь боллоо гэдгийг тодорхойлсон байна. Америкийн Бамбайгийн тусгай элчээр өмнө нь дотоод хэргийн сайдаар ажиллаж байсан Кристи Ном ажиллахаар болсон юм байна. За түүний хувьд бол саяхан дотоод аюулгүй байдлын яамны сайдаар ажиллаж байгаад албан тушаалаасаа чөлөөлөгдсөн. За шинэ албан тушаалтаа орохдоо тэсэн ядан хүлээсэн гэдгээ Кристи Ном хэлсэн байна. За түүнээс гадна Батлан хамгаалахын сайд PTX-д төрийн нарийн бичгийн дарга Марко Рубионоор энэхүү уулзалтанд Америкийн нэгдсэн улсыг төлөөлөн оролцсон байна. За Кристи Номын хувьд бол дээд хэмжээний уулзалтын тунхаглал нь бөмбөрцгийн баруун хагас даяар картел болон мансууруулах бодисны ямыг хэрхэн ус тухай сэдвт гол төвлөрсөн гэдгийг хэлсэн. Харин Трамп хэлсэн үгэндээ Латин Америк бол дэлхийн агуу хэсэг бөгөөд зөвхөн картел болон гэмт бүлэглүүдийг ясан тохиолдолд энэхүү одоо хэсэг нь бол агуу болох боломжтой гэдгээ хэлсэн байна. За эдгээр дайснуудыг ялах цорын ганц арга бол цэргийн хүчийг гаргах явдал гэж хэлсэн. За энэ нь бол өмнө нь одоо Америкийн Батлан хамгаалахын сайд PTX-ийн зохион байгуулсан хар тамхины картелийн талаарх дээд хэмжээний уулзалтыг дахин одоо давтаж түүний уулзалтын үеэр хэлсэн мессежийг тодтогсон ийм үйл явдал болсон байна. За Трамп үгийнхаа нэлээд хэсгийг бол Кубад зориулсан. За тэрээр хэлэхдээ Куб арал бол сүүлийн мөчөө хүлээж байгаа. Кубад төрсэн төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогоор дамжуулан Гаванатай шууд яриа хэлцээ хийж байгаа гэдгийг хэлсэн. За тэд яриа хэлцээ хийхийг хүсэж байгаа. Маш амархан тохиролцоонд хүрэх боломжтой гэж би бодож байна гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хэлсэн байна. За мөн тэрээр арлыг найрсаг байдлаар эзлэх боломжтой гэдгээ үгүйсгээгүй. За мөн Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп баасан гарагт CNN телевизэд ярилцлага өгсөн. За ингэхдээ Куб удахгүй унах болно гэж мэдгдсэн. Дараагийн байн магадгүй Куб байх боломжтой гэсэн одоо олон нийтийн анхаарлыг баталгаажуулсан ийм үйл явдал болж байна. За үүний зэрэгцээ тэрээр хэлэхдээ Николас Мадурог баривчилсны дараа Вашингтоны удирдлага шилжилтийн үйл явц өрнөж байгаа Венесуэлд улсад Делис Родригесийн засгийн газрыг аль биесээр хүлээн зөвшөөрч байгаа гэдгийг хэлээд Трамп Венесуэлийн талаарх одоо тохиролцоог зарласан. За одоогийн байдлаар бол ямар нөхцлөөр Венесуэлтэй хамтран ажиллахаа олон нийтэд төдийлөн наривчлаж
тодорхойлоогүй байгаа. За харин Панамын тухайд Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч хэлэхдээ Панамын ерөнхийлөгч Хосе Рауль Мулене өмнө нь бол өөрийн дуртай сувг гэж нэрлэгдэх Панамын сувгт бол дайсгансан гадны нөлөөллийг зөвшөөрөхгүй гэдгээ дахин илэрхийлсэн гэдгээ мэдэгдэж байгаа. За өөрөөр хэлбэл Америкийн нэгдсэн улс нь Латин Америк дахь өөрийн нөлөөллөө баталгаажуулах эвсэл холбоог байгуулж байгаа юм байна. За энд бол гэмт бүлэглэлтэй тэмцэх үйл ажиллагааг гол зохион байгуулагч улсаар ажиллана. За ингэснээр бол Латин Америк дахь өсөн нэмэгдэж байгаа гадны бусад улсуудын нөлөөллийг хязгаарлаж Америкийн нөлөөг бэхжүүлэх энэ бодлого нь амжилттай хэрэгжих эхлэлийг тавьж байгаамаа.